Ойр бичлэг хийгээгүй юм байна. Хагас өдөр миний амралтын өдөр би нөгөө өсөндөө тос төрчихсөн байгаа шүү. За битгий гайхацгаагаар дээс нүчгтэр лагтсан. Тэгээ хагас өдөр бол хэрвээ би найзуудтайгаа уулзахгүй тиймэрхүү өдөр бол миний бол ер нь бол өөртөө анхаардаг өдөр гэсэн үг. Тэгээд яах вэ гэхэлэр одоо хэллээ шүү дээ, тэ. Өчтөр өрөөний хоолоо халааж идэнэ. Нэгдүгээр өчтөр өрөөний хоолоо халааж идэнэ. За тэгээд би ойр сэвхтэйгээ тэмцэж байгаа. Нүрнийхаа сэвхтэй. Яг ингээд хүмүүс зарим хүмүүс ингэж байгаа шүү дээ. Одоо ингээд сэвх модонд орж байгаа хүмүүс бүр нүрэ бодохтой сэвх зурдаг юм даа. Надад өстө зэрэг амар чам авахгүй би сэвхэндээ угаасаа амар дурггүй. Ингэж ойртуулаад харуул бүр ингээд амар их байгаас дээ. Тэг яг ингээд жоох ингээд холдоолоо барьчул яхаа үг гэдэг туханд шар нэгнүүгээр шаруулхаа тэгээд нэг юм шар цагаан охин мэдгэцэхгүй. Тэгсэн чигсэндээ би сэвхэндээ ер нь бол угаасаа дурггүй учраас юу ана сэвхтэйгээ тэмцэж байгаа. Тэгээд би бол нүрийнхээ арьсанд нэг анхаарал тэгвэл миний арьс ч гэсэндээ ер нь бол миний анхаарлыг нэг хүсээд байдаг байхгүй юу уул нь би тэгтээ би ингээд одоо бүр ингээд дохруугаа хүртэл сэвхтэй болсон. Тийм болохоор би ер нь бол энэ шар эмзэг арьсыг арчлахгүй бол болохгүй байна гэдгийг ер нь бол жоохон хожуу ухаарсан. Тэгээд за өнөөдөр юу хийх вэ гэвэл одоогийн байдлын төлөвлөгөөгөөр бол би одоо өчтөр өрөөний хоолыг халааж идээд тэгээд арс нь усанд орно. Тэгээд дэлгүүр явна. Дэлгүүр явж ус авна. Дэлгүүр явж миний удаг ус дуссан ус авна. За тэгээд юу авна? Юу гэдэг лээ? Дэлгүүр явж мах авна. Ёо. Үгүй гараач. Энийг болохоор нөгөө нэг усны маск зорилгоор ер нь бол ашиглана. Би ч одоо нөгөө будаж модцсон устэй учраас цайруулсан будцсан устэй учраас усаа арчлахгүй болохгүй. Тэгээд дээрс нь би ч нөгөө бас арчлах нэн шаардлагатай. Яг л би ч өөрөө нөгөө үсчэнд орж биш өөрөө нөгөө үсээ буддаг болохоор өөрөө будаж модсон ахын нөхцөлд яасан бол бүр яахгүй л одоо үсчингийн юунууд ч юм бол тий араас нь шууд кератин юм хүмдүрхэд өгчдөг болохоор бас гэж миний бодлоор гайгүй ч юм шиг тий. Тэгтээ би за ингээд үснийхээ тасыг төгчлээ. Би тэгтээ ингээд нүүрэндээ үсэндээ ер нь бол ингээд юм байнга нөгөө нэг огтуучиг тогтмол анхаардаг одоо нөгөө бүх үед одоо юу юм бэ? Тогтмол анхаардаг биш одоо хагас бүтэн сайн болгонд иймэрхүү юм хийдэг мэрэг бол биш. Би яг нэг сард нэг удаа ч гэх. Тийм болохоор нэг хийвэл ер нь бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэгээд та бүхний харж байгаачлан би бол сайхан халзан том тухтай охин. Гэтэ энийг жоохон өснөд байгаа зү шар болохоор мэддэхгүй байхгүй юу. За хоолндоо эдцэн одоо усандаа оръё. Бэлтэ хэд удаа гэсэхгүй анх Германд ирэхтэй. Яа, ста Германд чихэн наадахгүй яана ямар сони юм бэ? Яаж сонсноо? Германд яаж сайжирнаа гэсэн чинь. Одоо зүгээр мөхийн Германд сонсоостой. Германчуудаас илүү баг Германд сонсоод байгаа юм шиг. Meine Welt ist dunkel. Es gab nur dich, als ich unten war. Jetzt bist du verschwunden. Und ein andere heilt die Wunden. Amor, ti amor, du bist hat nie gedacht, irgendwann warst du fest. Amor, ti amor, du bist gegangen, irgendwann warst du spät. Гэж мэгээд герман рэпер зүгээр амсгалж энэ дөө. Хамгийн амар манай герман дуулдаг германчууд дандаа яг юм жигэн германчууд байдгүй шүү дээ. Дандаа зүгээр энэ төрсөн энэ тентгийн улсын эглиз ээж тийм хүмүүс байдаг шүү дээ. Би бас германаар дуу хийвэл яах вэ? Солироод хатад мөрөөд зовсонд орлоо. За усанд ороод дүүрэндээ тос нарны тусууд өрхөө төмднан тэгээ жоохон хөмсгөө жоохон тодорчлаа. Тэгээд дэлгүүр гарыг. Гэхдээ дэлгүүр гарахад юу өмсөж гарах вэ?
Шүүс юм хань. Гадаач ёстой гадаад орн шиг байна да. Хонгор байна. Гадаад орн шиг байна. Залхуу. Нэрэл гадаад орн шиг байна шүү. Юу юм бэ? Гэртээ орж ирээд кино үзэж хэвтээд нэг харсан чинь 8 болох чинь яана. Тэгээ бодлоо. Кино үзэж хэвтээд жоо унтд юм уу? Угаасаа маргааштай амралт өдөр юм шиг угаасаа бас адилхан. Шүн буцаад унтсан жаах. Би бол маргааш их ажил өдрөөс мэл би одоо унтахгүй л дээ гүрийгээд босч мосгол гэсэн гэдэг. Маш амралт өдөр юм чинь. Унтд юм уу гэж бодож байна. Өстө нэр амралтын өдөр өстө үнэхээр амарч өнгөрөөж байна бүр ингэж. Бүр юу ч хийхгүй. Амар гоё юм. За тэгээд маргааш бичлэгний хавуулчлаг хийдөө. Би сайн яж нөгөө Moon Lovers үзээд тэгээд уйлж унжаад жоохон сон царилсан байна. Өсөө гохоос залхуурын готлоо шууд баагаад гэлдэ нас. Нэг хэсэг амар сайхан нартай өдрөө дөрвөлжсэнээ буцаад бороо ороод одлаа. Болоо. Тэ чиг үнэтэй гоё яана. From yourself me I can see you I can Made me to Гэтэл том мэдгүй таажрс биш тий love story гэдэг. Say yes юу лээ. За өнөөдөр бол юу гэвэл 3 дахь өдөр нөгөө амралт болсон болохоор би ажилдаа очиод гэлгөө хэмжээд ганц байрны хүрэнд хэдэн жоосор байгаа. Миний сэтгэл санаа жоохон сайн чимсэг муу чимсэг яг юм зүйл завсраар байгаад байна л да. Тэг хавар болсон. Сайр шаар ирсэн. Тэт бараг тим хайр ирснээс хайр ирсэн дээрээс юм даа. Үнчин хайр ирсэн. Тэгээд дахтай хувь тавилантайгаа эвлэрэл тэгэл кашлал явж байгаа бас. Миний самир ийм байвал гоё юм шүү ер нь. Ингээд хүсэж байгаа тавьж юм шүү. Үгүй ээ нөө ч за мэдгүй. Хоол цахаа хоол унд хийж дүүлсэж.